Ер нь бол одоо та насан туршаа цуглуулсан мөнгөө нэг өвчин тусаад бүгдийг зарцуулаад өшөө өсөхийн зааг дээр хоцрох уу? Эсвэл одоо тэрийгэ сайхан амьдралдаа зарцуулах уу гэдэг бол тухайн хүний гарал. Өөрөө өөртөө л хайртай байх хэрэгтэй. Энийний тулд яах ёстой? Сайн хүнс хэрэгэл, сайн хөдөлгөөнтэй бай, ариун цэврээ сайн сах. За тэгээд ахын дэглэмээ өөрөө одоо сайн сах хэрэгтэй. Ийм хэдийн юмыг л сайн хийчихвэл эрүүл амьдрал хүн бол бүтээл амжилт гаргаж байна. Өөр нь бол амьдралын хэв жаяг гэдэг бол хүний одоо эрүүл амьдрахын нэг гол хүчин зүйл л дээ. Хүн бол өглөө гарахдаа заавал өглөөнийхөө цайг ууж гардаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол шүнжэнгөө хотоодны одоо ялгарсан хүчилж хотоодны дотроо байгаад өглөө босоод хоосон явахаар дахиад хотоодны цалс төрөвчийг гэмтгээд байдаг. Энийг одоо сарамжуулах юм бол өглөөний цай байх хэрэгтэй. Дараагийнх нь өдрийн хоолой хүн заавал идэх хэрэгтэй. Ер нь бол өдрийн хоолыг сайн идчихэж хүн энерги ирч хүчээ авдаг. Өдрийн хоол бол хамгийн сайн шингэдэг. Хүний одоо организм хамгийн их одоо сайн идэвхтэй ажиллаж идэг үедээ байдаг учраас өдрийн хоол бол заавал идэх хэрэгтэй. За орооны хоолыг бол харин хүн өөрийнхөө одоо боломжоор дураараа хөнгөн хоол идэж болно. Эсвэл одоо яг хоол иддэг хүн одоо идээ сурцсан тийм заншилтай хүн бол ороо очиод хоолоо идэж болно. Гэхдээ 6 цагаас өмнө л идэх хэрэгтэй. 6 цагаас өмнө яагаад идгэж хэлээд идгийг гэхээр 6 цагаас хойш идсэн хоол бол гүйцэж шингэж чаддаггүй. Тэгээд гүйцэж шингэж чадахгүй болохоор шүнжэнгөө хотоодыг чинь ажилуулад хотоодыг чинь шүнжэнгөө ажилуулахаар нойр чинь сэрээд за тэгээд тархинд одоо нөгөө тодорхой төвүүд нь бас унтаж чадахгүй амарч чадахгүй шүнжэнгөө ажиллаа хэмждэг. Ингээ энэс болоод бол дараа нь ядаргаа авах, за стресст орох янз бүрийн асуудлууд үүсдэг. Энэтэй холбоотойгоор хотооднууд нь дээрээс нь бол одоо бусад өвчин эмгэгүүд ирэх ийм үйл явц бол. Ер нь бол энэ хөгжилтэй орнууд бол өрхийн эмнэлгийн тогтолцоо бол маш сайн хөгжсөн. Хүмүүс нь 6 сар болгон одоо урьдчилан сэргийлэх үзлэгт орж явдаг. Тэгээд ямар нэгэн өвчин эмгэг үйл эрт онцлогдоод эмийн эмчилгээнийхээ шатанд эмчлэгдчихдэг. Манайхтай адилхан хотоодоо бүтнээр нь ахуулах юм уу, илэг солиулах хэмжээнд юм уу, ийм хэмжээнд төрөлгүйгээр эмчлэгддэг.